Тэг орж ирж байгаа үстэй тий. Нэг 50 болонгот л хиттэй. Одоо 17 орж ирж байгаа шиг байна. Сайн байцгаана бискучтэй. Орой минь ингээ одоо лайв эхлэе. Лайв сургалтын өмнө бид нар анхны шинэ бэлтцүүд гэж танилцуулъя гэсэн. За одоо ингээд энэ анхны эхнийх нь харагдаж байна. За энэ хавтаг ком юм хүмүүс бас их санал болгосон учраас бид нэг ингээ гаргаж байгаа ком бэлтэц. Хавтаг яг ижил. Энэ баг гарын хавтаг. Баг гарын дайлан, хатгаш дайлан. За ингээд энэ болохоор энэ миний дайлан. Тэгээд энэ баг гарын ийм дайлан байна. Ингээ их гарын дайлан. Ингээ ком дайлан аваад энэ ком дайлан маань нэг нэгээр нь аваад ингэх юм бол одоо 80,000 болж байгаа. Яг комоор нь бүгднийг ингээд салгахгүй аваад 70,000 болж болсон байгаа шүү. Тэгэхээр энийг одоо сонирхож байгаа хүмүүсээ бол одоо авч болно. Энэ ком жишээ нь одоо энэ шар. За одоо жишээ нь энэ дээр ингээд ногоон байна. Хавтаг, мини, баг гар, ингээд дунд гар. За ийм шин дайлан ингээд орж ирж байна. За мөн манайх бас нэлээд олон хүн асууж сурвалжсан тийм дайлангууд гарч ирсэн. Асуусан байгаа. Тэгээд ийм дайлан одоо шинээр гарч байгаа. Манайх бол халцтай дайлан. За энэ халцтай дайлан маань энэ хавтагтайгаа бас гарч байна. За нэгсэндээ одоо дайлан маань хэмжээр нь болохоор хэмжээргүй одоо энэ ийм хэмжээртэй ингээд уртааш хэсэгдсэн хэлбэртэй. За ингээд дөрвөн булан орж ирж байна. За энэ дэр нь хөл толгой авсан ч болно, хөл толгойг хийсэн ч болно. Тэр бол одоо тухайн хүний өөрийнх нь дурын асуудал. Ингээ халсан дээрээ зурагтай. Энэ бол дангаар ойж болно. 3 дагнаас ойж болно. Нарийн уцтай хүн бол 5 дагнаас ч ойж болно. 1 дагнасаар ч ойж болно. Энэ бол 3 дагнаасны ойдлих. Хатгамал байна. За энтэйгээ яг ижилхэн ком бас яг ийм хавтаг ингээ гарсан байгаа. За энэ жишээ нь ийм хөрхөн завсрын өнгө. Бас маш их олон хүн сонирхдаг. Утас нь болохоор яг нэг өнгөөрөө ойно. Одоо энэ жишээ нь 3 утас. За мэдээ засан орны утастай дагалдуулна. Ингээ зүү ингээ ком болно. Дотор орж ирнэ. Манай дандаа бэлцүүд бүгд комоор гардаг. Одоо ингээ утас засан орны зүү тэгээ дотортойгоо орж ирж байгаа. Хавтаг бол зүүгүй шүү. За одоо жишээ нь энийг сая чинь өнгө байна. Төрлийн өнгө. За бас нэг өөр төрлийн өнгө гарсан байна. Энэ бас их гоё. Яг юм завсрын өнгнүүд бас их гоё харагддаг. Дандаа нэг та улаан шар одоо цэнхэр хөх гэж яхахаа оронд. За энэ дээр одоо ингээ хээ таарах хэвээр. Ийм юм тайлангууд маш сайн хээ таарч авах хэвээр. За энэ ингээ мөн голынх. За энэ дээр ингээд хоёр хэмжээр орж ирж байна. За ингээ тавьдана. За энэ бол яг л 30,000-аараа гарч байгаа. Хавтагтайгаа нийлээд 40,000 болно. За ингээд мөн хавтаг ком ийм болно. За ийм бэлтгэц байна. За энийг сонирхсан хүмүүсээ бол маргаашнаас холбогдох
дутаад энийг авчвал энэ өнөөдөр бид нар ингээд хэмигээ зохиож ингээд ясаар амс жоох удсан. За ийм өнгөтэй байна. Одоогоор бэлэн байгаанууд нь бол ийм өнгөнүүд байна. Маш гоё өнгөнүүд шүү дээ. За мөн бас ийм өнгөтэй гарч ирсэн байна. Завсрын өнгөтэй. За бас ялгаагүй энэ чи таарах хэвээр өнгөнүүд маань. За мөн ялгаагүй голын дагнасаар ойж болно. Хэнүүд нь бол 3 дагнаас. Утас бол яг нэг өнгөөр явна. Олон өнгө холихгүй. Жишээний утаснууд нь байж байна. Ингээ 3 утас. Насан туршийн утсыг бол алгаж авч болно. Эсвэл бол энэ өнгөдөрөө ч аль нэгнээр нь авч болно. Тэр бол та бүгдийн сонголт. За ингээд ингэж харагдаж байна. Маш гоё бэлтгэц байгаа шүү. Мөн хавтахтайгаа ялгаагүй. Хавтаг маань энэ хий харилцаа ингээд. Энэ бол хоёр тал нь хоёр өөр хийтэй. Ингэж харагдаж байна. Энийг яг гол дээр байрлуулна. За бас яг ижлэх утас бол яг ижлэхэн орж ирнэ. За манай шинэ бэлтгэцүүд маань бол одоо яг энэ бас яг ижлэх утас бол яг ижлэхэн орж ирнэ. За дараагийн шинэ бэлтгэцүүд бол бас гоё содон өнгөтэй ийм гоё ногоон өнгө байна. Завсрын өнгө, дагнасных. Энэ бол маш их хойдолтой л доо. Тэгээ маш гоё харагдана. Нэг өнгөөрөө ч ойж болно, уусгаж бас ойж болно. Усцаа өөрөө уусгаа зохиогоод ойж болно гэсэн. За энэ мундаан дагнасны завсрын өнгөх мөн нэг дагнасаар ойж болно. За нэг бол маш нарийн ойж чаддаг хүн бол 3 дагнаас хүртэл явж чаддаг. Ийм цэнхэр өнгө байна. Мундаан дагнасных шинэ гарсан юм тэнүүд байна, өнгөнүүд. За ийм шар дээр энэ бас мөн шинэ гарсан. Тэгээ энэ бол ингэж энэ завсрын ингэж харагдана л гэсэн. Энд дээр одоо хэмжээр орж ирнэ шүү дээ. Тэгээд юм. Нөгөө талдаа болохоор яа. За ийм бэлтгэцүүд орчихсон. За мөн эмэгтэй хүмүүс зориулсан баг гарын дайлан ингээ гаргаж ирж байгаа. Зөвхөн одоо дайланг бол одоо хөөргөн зөвхөн ашиглахаасаа бас илүү ууд хэлбэрээр ашиглаж ирж байсан. Одоо миний хувьд бол өөрөө ч юм уу сквад ирэх ч юм уу хийх ямар нэг өөр зүйлийг бол хадгалах боломжтой. Тэгээ ийм эмхтэй дайлан бас гарч эхэлж байгаа. Энэ бол баг гар дээр энэ хөрх ирвэхий дамсар нэгэн гэж цэцэгтэй. Охтуудууд уурсандоо ч юм уу. Тэгээ ийм хөрхэн хавтахтай, мини хавтахтай. Энэ бол дагнасаар л бараг бүгдийг ойж таарах баг. Нари уцтай хүмүүс бол бүгдийг битүү хатгсан ч болно. Ийм тогсон хэлбэртэй ийм цэцэг. За энэ зүгээр энгийн дайлангаа хатгаа болох юм бол жоох хүнтэй гарч байгаа. Яа тэгэхээр энэ төрөл бол манайд айгүй олон байгаа. Энэ тэр зураг хараад ингээд хийж болно. За мөн өөр бас нэг дайлан байна. Ингээд болж байна. Одоо энэний голоор бол халз явна. Халзтай дайлангууд дандаа энэ хэмжээр нь орж ирж байна. За ийм энийг нэг өнгөрч байсан болон 3 өнгөрч байсан болон алаглуулж байсан болон ерөнхий загвар надад энэ манай нэг хүн хийсэн байгаа ийм болно. Бэлэн болоод ямар ч өнгөн дээр хийж болно энэ бол. За ингээд манай аюуны танилцуулга ингээ ерөнхийдөө дуусч байна. За энэ бол ямар ч өнгөн дээр гарч болно. Хүмүүс өнгөн дээр өнгө бол манай дээр ер нь байгаа шүү. Маш олон төрлийн өнгө жишээ нь ингээ хар байна. Бор байна тийм ээ. За ижилхэн хийтэй ч хийсэн болно. Хоёр өөр хийж явсан байж болно. Энэ бол одоо ингээд хар. За энэ ингээ хөх дээр одоо жишээ нь энэ хоёр бол ингэж орж ирсэн хоёр өөр хийтэй орж ирж байна. Энэ хоёр тал нь харуулцаад ингээд ижилхэн хийтэй болж харагдана гэсэн. За ийм дайлангууд бол байгаа. Үнэн бол бүгд ижилхэн 30,000. Манай хийтэл бол 30,000. Амтантай л 50,000, дундаа ганц амтангуудтай нь бол 40,000, 12 жилтэй тэгж гардаг. За ингээд үндсэн сургалтаа эхлэе. Манайхаас нэлээд олон хүмүүс
одоо юу яасан байгаа, авсан байгаа. Одоо булантай бэлтцсэн. За энэ өнөөдөр манайхаар одоо битүүлүүлэх гээд ингээд өгсөн хүний бэлтцсэн ингээд харагдчихээн энэ дээр. Ерөөд нь бид нар ингээд бэлдээд ингээд тавьчихсан байна л да. За бэлтцсэн байна. Ерөөдөө ингээд хэрцэн ингээд ирж байгаа. За хүмүүс болохоор энэ ингээд тавиад үзэхлээр энэ чинь ингээд ийм том байж штэ гэдэг бишээ. Энийг өөлж цэвэрлэж янзалнаа. Тэгжитл бол яг энэ дээрээ таарч гарч ирдэг байгаа шүү. За хамгийн түрүүнд хийх ёстой юм бол энэ суур торго. За энэ суур торго маань ширхгээ эхлээд маш сайн харах хэрэгтэй. Суур торгоно. За гараараа ингээ үзэх юм бол жигд нэг тийш явна. Яа ингээ үзэхлээр гар чинь тэгэлдэнэ. Тэр яг энэ ингэж үзэх юм бол ингээл гулгажил ингээ гарын чинь дагуулгаж яа ширхэг нь дээшээ харж байрлах хэрэгтэй. Энэ ширхэг маш чухал. Хөндлөн ингээ эсгээд хөндлөн ийм байх юм бол эдлэгийн дадаа бол муу. Тийм учраас яг одоо энэ ширхийн дагуу эсэх хэрэгтэй. Одоо манай эдгэлнийхэн мэдэх юм бол бүгд мэдж байгаа бах. Тэгээд ширхийн дагуу эхлээд үзнэ. За яаж суур торгоо хэмжих вэ? За энэ хэмжихээс өмнө бид нар юу хэрэгтэй вэ? Нэгдүгээрт бид нар шугам хэрэгтэй. За бал хэрэгтэй. Бал тэгээд шохоо хэрэгтэй. За энэ дээр шар цайвар өнгөн дээр бол хар балаа хэрэгж болно. Хар өнгөн дээр бол энэ цагаан бал. Манай дээр энэ 300 төгрөгээ зарж байгаа энэ бал. За эхний ээлжинд бидэрт хэрэгтэй юмнууд бол ерөөсөө энэ шохоо. Энэ шохооны оронд савн хэрглэж болно. Заавал юу их гоо балаар зурж болохгүй. Хүмүүс балаар зурцсан байдаг. Тэр болохгүй шүү, арилахгүй шүү дараа нь. Тэгэхээр бүр савн бүр ингээд нэмгэн болцсон байгаа савнгийн энийг ашиглаж болно. Нэг бол зориулт юм шохоо байгаа. Тэрийг ашиглаж айл айлныг ашиглаж болно гар дорх материалаараа. За одоо ширхийн дагуу бол одоо ингээд тавьсан материалаа. За хэдүүл манай яг хэмжээс ямар байх вэ? Хэмжээ маш чухал. Хэмжээсээ одоо маш зөв авах хэрэгтэй. За тэгээ одоо голоо олно. За одоо энэ яг одоо доотлын ингээд голыг энийг ингээд олно. За энд ингээд би энэ дээр ингээд хэмжнэ. Голоо хэмжнэ. Ширхийн дагуу болсон. За энэ дээр ингээд хэмжээсээ тавьчихна. За энэ хэмжээсийн дагуу одоо зурна. Тэгэхээр дандаа голоо орлох нь шүү дээ. Шохоогоор авлаа. Голоо оллоо. Зурлаа. За одоо нөгөө хөндлөнгөө авна. Хөндлөнгөө авахдаа энэ хоёрыг аягүй сайн харах хэрэгтэй. Энэ хоёр чинь яг ингээд энэ тааруулаад. За энэ чинээс одоо ингээд яг сайхан торох чинь яаж таарч чинь. Энэ хоёр бас харах хэрэгтэй шүү. Хэмжээс энэ хоёр тал чинь таарчих хэвээр. За энэ дээр муу ялгаагүй жижигхэн тэмдэглэгээ хий. За энэ тэмдэглэгээ. За мөн голоо олцсон. Одоо тэмдэглээний дагуу зурна. За босоо ширхээ бас мөн анзаарах хэрэгтэй. За ингээд одоо хэмжилтүүд явна. За одоо энэ чинээс нэгэ харагдаж байгаа бол техникийн ээлжээс авъя. За яг энэ голоосоо манай 17 40-тэй. Тэгэхээр энэ чинээс 8.5 гэж авах хэрэгтэй. За энэ 8.5 харж байгаа гэж найдаад байна энэ юм дотор. Камерын дотор. За энэ чинээс ингэ харж байгаа. Дээр өгөөс. Энд чинь бол дандаа оёдлын 1 санчууд орсон байгаа учраас энэ булан дээр тэмдэглээ ихэд бол асуудал байхгүй. За одоо энийгээ яг голыг 8.5-аар тааруулаад тэг дээрээс хэмжээ ав. За энэ чинээс 17 гээд өөрөнд 17 ингэ авчиж байгаа. За мөн ялгаагүй доотлолт авъя. Доотлолт авъя. 8.5 энэ хэмжээсээ зөв авах шүү 8.5 энэ талдаа 17 хоёр талдаа 8.5 авч ийн гэсэн үг. Тэгээ нийлээд 17 болж ийн гэсэн үг. За дараагийн хэмжээс 8 татсан энэ чинээсээ 7-оор 7 авна. За
За энэ ингээд яг энэ дээрээс толгой авъя. За мөн ийшээгээ 7. Улантай бэлдэж авсан хүмүүс мэ сайн анзаараарай. Анх бас оюун сурж байгаа хүмүүс байгаа бах. Заалж байгаа бас мартцсан хүмүүс бас байгаа бах. Сэргийгээ давна үз тийм ээ. За ингийн энэчнээсээ мөн 7. За 1.5 хэмжээр орж ирээд тэгээ 17 нийлж байгаа шүү. За энд 7-оор авъя. За. За одоо эдрийн хооронд бүгд шугамдана. 17 авсан. Би дахин хэлье. Энийг ерөөсө балаар зурхгүй. Балаар зурсан хүмүүс орж ирж байгаа. Зүгээр тэр арилахгүй шүү. Хайрын материал болно. Савн гэр дор нөхцөлд бол савн байж болно. Гар нүрийн савн сайхан бүр нэмэн болцсон савнгаа ашиглаж болно. А нэг бол юм зориултын шохоо. За ингэ 17. За энийг бас мөн ширхэхийн дагуу босоо гэдэг байрлалыг мартах хэсгүү. Энэ ширхэхийн дагуу. За ингээд ийм хэлбэр нь гарч ирж. За одоо энд хоёр талаас хэд хэдэг авах вэ? 15 17 40. За энэчнээс хэдүүлээ авъя бати. Одоо энэ босоо шүү дээ тийм ээ. Босоо ширхийн дагуу босоогоо ингээд тавьсан байж байгаа. Ингээд гараад ирж байгаа. Энэчнээсээ яг голоосоо 15-аар авна. За энэ голоос 15. За энэ тэмдэглэгээ хийх нь. Жижиг тэмдэглэгээ хийн. Дахиад доошоо 15. 15. За нөгөө талтаа мөн. За доошоо авлаа. 15. За тийшээ. Хэмжээ авахта яар сандрах өрөөсөө хэрэггүй. Хэмжээ маш чухал. Буруу хэмжээ авал тэгээд нөгөө янз бүрийн тийм хэмжээсгүй тийм дайлангууд бас их харагддаг. Тэнийгээ маш зөв авах хэрэгтэй. Манайх бол 17:40 гэж хийж байгаа учраас тэгж гарч байгаа шүү. Тэгэхээр өөртөө зориулаад дайлан хийж байгаа хүмүүс бас байдаг. Тэгэхээр хэмжээгээ ер нь бол яг ингэж л авна гэсэн үг. Бага хэмжээтэй хийх юм уу, хэмжээтэй хийх юм уу гэдгийг энэ одоо миний зааж байгаа аргачлалаар өөрснөө нэмж хасаад тааруулаад яваад иж болно гэсэн үг. За энд яг ийм л гарах хэвээр. Ингээ оёдлын нэг санчууд үлдэж байна. Оёдлын нэг санчууд. За ингээд энэ босоо байлан гэж одоо босоо. Ингээд 1 2 3 4 хэсэг голоороо нэг хуваагдсан ийм хэсэгтэй. Ингээд суур маань ингээ бэлэн болчихж байна гэсэн үг. За энэ суурин дээр одоо булангаа. За булангаа ойчоод сайн эндүтэх хэрэгтэй. Эндүтэхдээ манайхан хөвчлэн мэдээж хэрэглээний эндүт авахшаас араас нь сайн эндүтэх хэрэгтэй. Араас нь нүүр талаас нь эндүтэх хэрэггүй араас нь. За тэгээд угааж болдог материал гэж би угааж болдог материал гэж бас байгаа. Угааж болдог материал угаагаад хатаагаад эндүтээр нойтонгоор нь эндүтэх хэрэггүй. За тэгээд яг бид нар хичнээн ингээд зураг сайхан болсон байсан чинь энэ хүний хувьд бол одоо чүд татаж ойсон байна. Хүмүүс татаж бас ойдог. Татаж ойдог хүмүүсийн хувьд бол хэмжээ жоохон алдаад байдаг. Ингээд яаж хэмжээ яах вэ гэдэг. Мөн болвол нэг угаалтын явцад бас ингээд янз бүрийн хэмжээ алдагдах тохиолдол байдаг шүү. Тэрийг маш сайн анзаарах хэрэгтэй. За ингээд одоо булангаа хэдүүлээ яах ёстой вэ гэдгийг ингээд харуулъя. Би ингээд жишээ болгоод гаргаад ирсэн. За одоо манай дээр яг оёод ийм болсон байгаа булан. За энэ булангаа эхлээ голыг олно. Яг голоор нь хуваагаад сайн хийгээ сайн харах хэрэгтэй. Бичнээ бид нар яг ингээд яг энэгээр одоо үндсэн материалаар хэмжээ юус авч болохгүй. Агшин дээшээ доошоо болно тий. Янз бүр болно. Тэгэхээр тэрнийг маш сайн юугаа харах хэрэгтэй. За энэ жишээ нь яг талаар нь голоор нь хуваагаад за энэний дэтэл голыг нь авлаа. Бас мөн шохоогоор авна. Шохоогоор хийлээ. За ингээд энд ийм жижиг тэмдэглэгээнүүд голын тэмдэглэгээнүүд гараад ирчихэж байна. За тэгээд энэ голын тэмдэглэгээ хийчлээ. Бидэрт юу хэрэгтэй вэ гэхээр одоо ийм шаблон гэдэг ийм хэрэгтэй. Энийг одоо хүмүүс өөрснөө ч гараараа хийчих болно гарын дээр. Зөвөр ийм калкин цаас аваад нэвтэрдэг материал байвал их зүгээр яагаад тэгэхээр тавиад ингээд зурхад их хэрэгтэй байдаг байхгүй юу? Тавиад зурхад маш хэрэгтэй байдаг. Хараад энийгээ далид зөв ингээд тааруулаад авах боломжтой. За энэ дээр
За жишээ нь одоо энийг одоо яг голыг ингээ олцсон байгаа. За үндсэн хээнээс ингээ 1 см авсан байдаг. Ингээд харж байгаа юм бол энэ дээр ингээ зураг татсан байгаа. За энийг хэрхэн яаж байрлуулах вэ? За энэ голын хээ яг энэ хээ чи яг гол гэж үзнэ. Голын хээ. За тэгээд энийг одоо байрлуулнаа. Энийг голыг яг олно. Яа ингэж олно гэсэн. За тэгээд энэ чинээс 1 см аван. За энэ чинь хийгээ ингээ харна. Хоёр талынхаа хийгийг сайн харах хэрэгтэй шүү. За энэ чинь жоохон чүд ийшээ болгоод энэ 1 см авсан харах хэрэгтэй. Яг энүүгээр авчих юм бол ингээд энэ талдаа та нар харах юм бол илүү гараад энэ талд нь ингэж байгаа. Тэгэхээр энэ хоёр талынхаа хийгийг захын хийгийг маш сайн харах хэрэгтэй. Нэгсэндээ энэ зах, энэ орой өөр маш чухал. Тэрийг сайн ажиллах хэрэгтэй. Тэрүүгээрээ нөгөө голын татсан энэ голынхаа юг энэ тэр тааруулж агаад хэмжээсээ байрлуулна. За одоо энэ дээрээс ингэж харж байна л да. Яг хийн дээрээсээ. За манай шаблон юм бол энэ 1 см ингээд дотор нь татсан байгаагаараа яг энүүгээр тааруулаад энэ яг энэ бууж ирж байна. Гэтэл энэ илүү гарцсан байна. За одоо тааруулна. Одоо жоохон тааруулаад. Одоо яг. За нэг эдийн ирэнд бараг таараад ороод ирж байна да. Ер нь бол хээнээсээ бид нар 1 см авсан аав гэж зөвлөдөг. Бүр хит лав авчлахгүй. Тэгвэл заасан шүлж минь орох болчихно. За ингэж жагаад за хар дээр бол цагаанаараа зурна. Цагаан одоо цайвар дээр бол хар балаараа зурна. За тавьж байгаа одоо зурлаа. Тэгээд хэрээсээ үед л хийсэн тэр юм энэ донд бол хамаагүй тэр юусэн хамаагүй шүү. Тэрийг дараа нь аваад янзлж болно. За юм шаблон. Яг энийхээ даавар зурчин. За ерөөхдөө бэлэн болчихно. За энэ доотлын энийг юусаа хайчлахгүй. Зөвхөн одоо энэ татсан энийг хайчлна. Хүмүүс ингээ бүгдийг ингээ хайчилдаг. Тэгээ энэ чинь нөгөө голын оёдл руу ордог 1 см учраас энийг юусаа хадгалах хэрэгтэй. За ингээд одоо хайчлнаа. Хаач сайн байвал зүгээр жоох эргүй хайчаа явж байгаа хэцүү. Тэгээ нөгөө одоо үйлж шít бид нар өглөө таваад яг зурснаар хайчилчнаа л гэсэн. За одоо энэ хэрээс жоохон гарсан байна. За энээс энийгаа ингээс хэмлээд авчихна. Цэвэрлээд сайхан. Цэвэрлэгдчихнэ. Хэрээс рүү ороогүй байсан бол тэгээд ажиллаад авчихна. За энийг ингэж. За ингээд цэвэрлсэний дараа биднэрт нэм жожгоолох хэрэгтэй болно. Энэ бол ер нь яг бид өөрснөө ингээд хүн болго янз бүрийн аргаар энийг хийдэг байх. Ерөнхийдөө миний одоо сурж өөрөө боловсруулсан арга техник нэг иймэрхүү. Энэ сэмэрх учраас энэ сэмрэлтээс алга болгохын тулд сайн жожгоологдно. Чинь янз юм. За хамаг материалыг түлээ ачваа. Энэ жоохон гал багтай юу. Маш хурдтай явах хэрэгтэй. Хамгийн маш таачва. Болгоомжтой. Зя. Тэнгээс сайхан сэмэрхгүй болно. Энэ ингээд их сайхан энэ ингээд ирмэгнэ. За дөрвөн булангаа дөрүүлэн яг сая ч аргачлалаар бэлдэнэ. Доотлын энд юусаа гар хурцлахгүй. Зөвхөн дээдлийг л хайчлна. Тэрийг маш сайн анхаараарай. Бүгдийг хайчилчихдээ шүү зарим хүмүүс. Тэгээд бүр одоо яаж ч болохгүй бүр энэ юунд ч хэрэгж болохоор болчдөг. Ингээд дөрвөн булангаа дөрүүлэн яг ингээд ижлэх юм болгоод хайчлаад бэлдэнэ. За ингээд дөрвөн булан байна. За яг энэ дөрвөн булангийн таага ижлэхэн мөн одоо энэ амсрын хийг бас мөн ялгаагүй голоо олно. Нуглаад голоо олно. За голоо олоод энэ дээрээ тэмдэглэгээд яг түрүүний шиг хийн. Энэ тэмдэглэгийн дээрээсээ яг юм бас шаблон байгаа. Энэ голын шаблон, энэ бол 1 см, ойдлын 1 см. Тэгэхээр яг энэ 1 см дээр тааруулаад ингээд шаблоноо тавьсан байна.
За энийг хараад тэгээ гадуур нь бас мөн зураад тэгээ өөлнө гэсэн үг шүү дээ, тийм ээ. За ингээд бэлэн болно гэсэн үг. За ингээд энэ амсрын болон болсон байна. Хоёр. Яг ижлэг ингээд таарч явах хэрэгтэй. За энэ дээр одоо голын тэмдэглэгээ нүд маань бас байх хэрэгтэй. Голоо тэмдэглэжээ. За жижиг тэмдэглэсэн байхад нүдэнд л үзэгдэх төдий байхад болно. Их том татах бол шаардлага байхгүй. За ингээд нэг жижиг тэмдэглэгээнүүд ороод ирсэн байгаа. За голыг бол гортогдож болно. За гортогдохгүйсэн ч болно. За энэ бас мөн өөлцсөн байгаа. Та нарт бол өөлөө өөрсөн байгаа. Тэгээд мөн одоо энэ ч бол бид нар 0.5-аар бол авсан байгаа. 1 см-тай ингээд. За энийга мөн бас хийгээд тааруулна. Энэ ойдлын явцад нөгөө хээ маш их алдагддаг. Тэгэхээр өөрийнхөө яаж ойсноос шалтгаалаад хаашин татах уу гэдэг ерөнхийдөө голоо олно гэсэн үг. Энэ голын цэгийг болон олчихно. Энээс голын цэгийг олж болно. Химрийн морь зортой үед бол олддоггүй. Тэгээ гол тэг дундаасаа татчих ингэж харж байгаа л хийгээ маш сайн харах хэрэгтэй. Гадна дотнох хийгээ маш сайн харах хэрэгтэй. За ингээд ер нь бол гадна талын хээнээс би 1 см гэдгийг ойлгож байгаа. Энээсээ 1 см аавна гэсэн үг ингэж. За мөн энд энэ чинээсээ ингээд ерөнхийдөө 1 см-уудыг авч тооцоолох хэрэгтэй. Ийш бас мөн 1 см. За энийг бол ямар ч одоо хэлбэрээр гаргаж болно. Өөрснийхөө гэрийнхаа нөхцөл цэцгийн хэлбэрээр ч гаргаж болно. Шабломо тавиад ингэж хийж болно гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тийм учраас эн чинь маш том бид нар эсгэж өгсөн эсгэлт бол том байгаа. Тэгэхээр энийг өөрийнхөө дураараа одоо хийж болно. Яг тэгээд зоошин шүлжимлэр цэцгийн хэлбэрийг хийхэд бас тийм амар биш л дээ, жоохон хэцүү байдаг. Нилээ хэцүүч байх нямба хөдөлмөр хэрэгтэй. За одоо бид нар байрлуулнаа. Ингээ үндсэн 7 ширхэг одоо бэлэн болсон байна. Цэвэрлээд өөлцөн энэ бэлэн болсон байна. За энийг одоо байрлуулахдаа түрүүн бид нар ярьсан энэ одоо яг голоо олно. Жишээ энийг бол хувьд бол гол олоход хээгэр шууд голоо авчихад бол болно. Нацад дөржиг бол мөн бас яг нацад дөрж байгаа хэлбэрээр голоо авчиж болно. За одоо бидний байрлуулсан шугам харагдаж байгаа. Үндсэн гол шугам. За энэ одоо хөндлөн гол шугам. За яг энэ голд байрлах хэрэгтэй. За яг энэ ингээд энэ хий чи яг энэ голоор таарна. За одоо энэ хий бол энэгээр таарна. Тэгэхээр энэ жоохон доошо буухаар харагдаж байна. За ингээд доош нь буулгаад. За ингээд тогтооно. Ийм байх хэрэгтэй. За энийг тэрнийхэнд бол бид нар цаасаа цаав хэрэгэлдэг. Өөр цаав хэрэглээд хэрэггүй. Нэг хайхтар бол наах шаардлага учраас цаас нь ямар ч цаав байж болно энэ дээр. За цаасны цаавыг бол нэг их хайхтар нь ялаалгаж түрхээд байх шаардлага байхгүй. Ерөнхийд нь л төр тогтоох зорилгоор хэрэгжилж байгаа учраас иймэрхүү хэлбэртэй түрхээд болно. За одоо байрлуулахдаа маш зөв байрлуулах хэрэгтэй. Түрүү супер цаав маа ашиглаж болохгүй шүү. Янз бүрийн хүчтэй наадаг цаавнууд ашиглах хэрэггүй. Цаасны цаав байхад л хангалттай. Түр тогтоож байгаа учраас. За одоо энийг голыг энэчнээс орсон, энд болсон. Энд болсон байна. За энэ ингээд тогтооно. За булангаа үзье. За булангийн доотлыг харж байгаа. Энийгээр одоо бас шугам татна. Доотл. Энэ бол яг энэгээр орж ирэх учраас татчихъя. За энэ шугам яг энэгээр орж ирж байна. За бидний түрүүний яг энэ авчихсан нэг гол авчихсан. Би гол авах ямар шаардлагатай вэ? Яагаад зурдаг вэ гэдгийг одоо анхааруулж байна. За одоо бидний булангийн энэ тогтолцлыг харж байна. Энэ тогтолцлыг харах хэрэгтэй. За тэгээд яг энэ тогтолцол нь яг энэ тогтолцолтой параллелдах хэрэгтэй яг. За эний доогоор тогтолцол яг энэ тогтолцолтой таарах хэрэгтэй. Яг байрлал бол ингэж байрлах хэрэгтэй. За одоо энийг мөн харсан бол наа. За би ерөнхийдөө одоо наагаа үзүүлчихье. Ер нь оёх тухай бүрдэл наана гэхээс биш наалт салах учраас яг оёчих уу? Яг тухайн үеийнхээ оёхмыг л наагаал оёод яваад байна гэсэн үг. За энийхээ голыг оллоо. Энд дээгүүр нь. За энд дээгүүр нь ингэж болж байна. За энэ ингэж болж байна. Энийг гол нь таарах хэрэгтэй. Яг энэ зураг сайн харагдаж байна уу? Энийг тааруулна.
За. За ингээд мөн энэ дөрүүл ингээд бас тэгж тааруулна гэсэн. Энийний доотлын зураас татна. За. 0.5. 0.5. Энэ зарим одоо энэ хээнээс шалтгаалаад энэ доотл яаж авах гэдэг чинь их чухал шүү. А зарим зүгээр нөгөө үндсэн одоо том хээнүүд байдаг. За одоо энэ дээрээс энэ айлан дээр харуулъя. Энд бол доороос 0.5 авсан байна. Энэ хэмжээ. А энэ дайлангийн хувьд бол энэ бол доошоо орох учраас энд тулгаж байгаа шүү. Энд тулгаж байгаа. Хээ маш чухал. Энэ бол үргэлжилсэн хээ энэ дотгошоогоо орох хэрэгтэй учраас энд 0.5 аавна гэсэн юм байхгүй. Яг энэ үндсэн энэ зурсан зураг дээр. За энэ голын яг ингэ гол яг энэ тэр ингэж таарах хэрэгтэй энэ гол. За энэ зураас яг энэ дээр ингэ таарах хэрэгтэй. За ингэж бас ялгаагүй маань тогтоо. За ингэж тогтоогоод ингээ бүгдийг тогтоохоор нэг эдэн ирийн тарагдах хэрэгтэй. За мөн ялгаагүй энийхээ голыг олох хэрэгтэй. Энд параллел энэтэй орох хэрэгтэй. Ямар хэвэ гэдгийг шалтгаална гэж би түрүүн хэлсэн. Жишээ нь одоо энэ бол үргэлжилсэн доошоо орж байгаа хий учраас энэ доошоогоо орох хэрэгтэй. За эний голыг олно. Энэ ч параллелдах хэрэгтэй. Энэ доотлолт. За нэлээ ингэж энэ нүгээр параллелд орчих хэрэгтэй. За энэ мөн бас яг голоо олно. За энэ бол түрүүний миний хэлжсэн 0.5 аавна. Заавал доороос 0.5. За энэ 0.5-ыг голлоод. За аль хэнээсээ 0.5 авч байгаа вэ гэдгээс хар. Яг энэ доотл энэ одоо 9 гэсэн үг шүү дээ. Энэ чинээс 0.5-аар авчих тэмдэглээ. Чин хар дээр учраас цагаан бол ашиглана. За 0.5 авч болно, нэг ч авч болно. За би энэ удаад нэгээр аваад харагдах учраас нэгээр авчия. Нэг цэг тавьчих. Энд хамаагүй ажиллах. Яг энэ хийнээсээ нэг авсан бол яг энэ талын хийнээс мөн нэг аавна. Ерөө энэ чинээс нэг авсан бол энээсээ нэг аавна гэж тооцох хэрэгтэй. За хоёр цэгээ хооронд нь зуръя. Нэг юм уу 0.5, 0.7 бол нэгээс их байвал их онц бишээ. Ерөн дээдлэн л нэг байвал их зүгээр. За мөн нөгөөтгөөс нь хэмжээ авъя. Аль хийнээс авч байгаа вэ гэдгээс маш сайн харах хэрэгтэй. Яг ижилхэн аавна. Ижилхэн авч үйж нөгөө хэмжээс маань яг ижилхэн болно л гэсэн үг. За. За шууд итгэж. За ингээд доотлоо оюуны санч бидний түрүүн ингээд байрлуулсан. За одоо ийм болно л гэсэн үг. За энэ дээр энэ шугам бас чухал. За энэ ч параллелдах хэвээр энэ явсан шугамтай параллелдах ингээд явах хэвээр. Энэ голынхаа энүүгээр ингээд ингэж таарад. За наа гэсэн үг шүү дээ тийм ээ. За энийг ингэ наач. Цав бол нэг нялаалгаж дүрх хэрэггүй шүү. Зүгээр төр тогтоох зорилготой учраас айхтар бүр нэг дараач болох юм яах. За энэ дээр энэ параллел ишнийг тааруулна. Энэ та нарын энэ шугам маш чухал. Энэ шугамнаас чинь шалтгаалаад найлан ч нөгөө гоё бол яг амсрын хэмжээ таарах гэдэг маш чухал. За энэ дээр гололоо. Баярлалаа хэлээ. За. Хар хөх шарын хослол бас гоё хослол. За энэ маань юу гэж одоо энэ чинь дайлан маань ийм болно. За ирээд ингээд хараад ийм болох хэвээр. За энэ дээр хүмүүс энийг алддаг юм яг энэ амсар шүү. Энэ амсар яг л ингэж л таарах хэвээр. Энэ дондор энэ хэмжээ авдаг энэ нэг жоохон ийм болоод муухай болно. Ингээл хийчвэл муухай болчих. Зөрүүл хийчвэл ийм болчихлоо. Ингээ хүмүүс аваад ирдэг тийм ш. Энэ хэмжээсүүдийг яагаад ингэж маш сайн авч байгаа энэ хэмжээс маш чухал. Яг амсрын хэмжээ одоо яг ингэ таарах хэрэгтэй байна шүү дээ тийм ээ. Энэ орж ирээд ингэ таарах хэрэгтэй байна.
За энэ дунд чинь хэмжээр орж ирж байгаа шүү тийм ээ. Тэгэхээр энэ хэмжээс бол маш чухал. За энэ хэмжээсүүд дээр маш анхаарах хэрэгтэй, нямба явах хэрэгтэй, их яарах хэрэггүй. За одоо ингэж наачна. За бид нарт зоосон шүлжмэл гээд энэ бол хүмүүс манад метр нь 15-аар зардаг. Энэ одоо 16, 32, 22 утас, 18 янз бүрийн утасаар шүлждэг. Энийг одоо шүлжэхэд өдөр шөнөгөө суугаад 12 цаг, 13 цаг шүлжээд нэг 3-4 метрийн гаргахын тулд 3-4 өдөр болдог. Ингээд ийм хүмүүс одоо зоосон шүлжмэл гээд ийм уламжлалт ийм шүлжмэл байна. Энэ бол шүлжмэл маань өөрөө олон янз гардаг. За энэ миний авч байгаа жишээ бол ханан шүлжээний жишээ байж байна. За одоо энийгээр зоосон шүлжмэлээрээ дарж яаж явах вэ гэдгийг сая. Манай 7 буланд бол яг 2 метр ордог. Яг одоо ингээд 7 булан гэдэг маань одоо энэ 1 2 3 4 5 6 гэдэг 7 буланг дарыг гэвэл энэ бол яг 2 метр орно. Энэ зоосон шүлжмэл. Хөл тоогоо оруулаад буюу одоо жишээ нь дайлан дээр харуулъя л тийм ээ. Энэ дайлан дээр харахад хөл толгоо энэ 7 булангаас гадна энэ хөл толгоо орж ирж байгаа. За энэ дээр энэ хэмжээр орж ирэх нь одоо энэ хэмжээртэй ингэж оруулж ирэх юм бол 3 м 40 см яг болдог байгаа. За зоосон шүлжмэлийн бас нэг өөр төрөл энэ дээр харагдаж байна. Хоёр өөр өнгөөр. Нэг нь шар, нэг нь хар. Тухайн материалын доороо хөх улаан байх юм бол одоо хөх улаанаар ингэж шүлжиж болно. Зоосон шүлжмэл маш олон янзтай. Суман гэж байна, ханан гэж байна. Ийм хоёр өөр төрлийн байна. Янз бүр байдаг. За. Зоосон шүлжмэлийг бас хавтган дээр хэрэглэдэг. Түрүүний миний тусдаа анх үзүүлжсэн хавтга байсан. Одоо хавтган дээр ингэж хэрэглэсэн байна. Хоёр өөр юм дээр ингэж харуулаад харахад ингэж харагдаж байгаа. За ингэ зоосон шүлжмэлээ одоо яаж дарах вэ? За энэ 2 м зоосон шүлжмэлээ юуны тухайд хайчилж болохгүй. Хүмүүс дураараа хайчилчаад таархаа болчдөг. Зоосон шүлжмэлд ар өөр гэж би сайн харах юм бол миний хэсэг нэг ирмэгтэй нэг юм ирмэг харагдсан байгаа. Нэг талдаа бол ирмэггүй байгаа. Айлын нэг нь айл дэш нь харуулж болно. Би өөрийн хувьд бол ирмэгийг дандаа доош нь харуулж хэрэгэлдэг. Хүн хүний бас онцлог янз бүрээр харуулах тохиолдол байна. Тэрийг нэг л одоо доошоо харсан бол доошоо, дээшээ харсан бол дээшээ. Нэг л ижлэр нь хийнэ гэсэн үг. Олон өөрөөр харуулж байна. За одоо хэдүүлээ булангийг ингэж дарахыг харъя. Зоосон шүлжмэлээ. Энэ одоо яг зураас, оёдлын зурааснаас бүр хитэг доош нь бол оруулаад хэрэггүй. Чүд жоохон доош байхад л бол. За энийг бас цав хэрэгтэй. Цавдахгүй явждаг хүн байдаг. Миний хувьд бол цав хөвчлээ ашигладаг. Наахгүйгээр яваад очдог ч хүмүүс байдаг. Гэхдээ би бол наахыг илүүд үздэг. Яагаад гэхээр их цэвэрхэн болно. Хөдөлгөөнгүйгээр оёхот их хөвтийхэн тийм байдаг. За ингээд зоосон шүлжмэл байна. За зоосон шүлжмэлийн ихэнх хэсгээ буюу бараг 90%, за нэг 80%-ийг нь бол үндсэн энэ буланд хөх материал дээр гаргаж наах хэрэгтэй наалт. Тэг маш бага хувийн цааталтай үлдэнэ гэсэн үг шүү дээ. Энэ чинь хамгийн гол нь тогтоох зорилготой, энэ хоёр хооронд нь тогтоох зорилготой. За. Гэт наа. Гоо болохоор зарим нэг зүйл нь харагдахгүй. Ер нь бол лав оёх хэвээр лав хийх хэвээр шүү. Тэгээд за энэ 0.5 цаг. За хийхээ л ийш нь гарах хэвээр маш бага хувийг л цаашаар торгон дээр үлдээн гэсэн үг. Тэгэхгүй бол хитрхи ийшээ болгочих юм бол дараа нь ойдл задрах аюултай. За цэвэрхэн нямба хийхийг л айлуулах хичээх хэрэгтэй. Яарамгүй. За ингээ ерөөд нь атчих. За энэ дээр ингээд хит их юу яаж болохгүй. Энд яагаад гэхээр ингээ нуглардаг гэсэн учраас энд нэг жоохон зай үлдэх хэрэгтэй шүү манайхаа. Энэ нэг юм жоохон зай. Жоохон сул явна гэсэн үг. Тэгэхгүй бол ингээ нуглахлаар энэ тал нь ингээ тумяга ороод ирдэг.
Тэгэхээр энэ дээр ингээд нэг жоо чүчүүд. За одоо зоосон шүлжмэлээ хайчилж болно. За зоосон шүлжмэлээ. Нэг их юу бол хайшлаад хэрэггүй нэг. Одоо энэ үндсэн зураас чинь явж штэ. Гамтаа хэрэглэхтэй зоосон шүлжмэл үнэтэй. За. Би бол ингэж байгаа шатаачдаг. Тэгээд хүн болго янз бүрээр хийдэг. Өөрийнхөө бимийг шатаачваа, баларваа. Зоосон шүлжмэлээ хэлмэгдүүлээ шатаачвал харихгүй. Амар. За ингээд зоосон шүлжмэл маань ингээд ерөөхдөө одоо ингээд наагаад бэлэн болж байна. Ингээд. За энэ зоосон шүлжмэлээ дарахтаа. За энэ утас бэлдсэн байна. Ямар зоосон шүлжмэлээс шалтгаалаад ямар утас бэлтгэв гэдэг чинь. Ерөн жоох юм нарийн утас байвал зүгээр их мэдэгдэхэргүй. Зарим хүмүүс одоо манай дээр байж байгаа 153 та утасны бодвол ингээд эрчлийг нь суллаад нэгээр нь ингээд явж болно. Заавал бүдүүн нарийн утас хайгаад олдохгүй байвал гэсэн үг шүү дээ тийм ээ. 153-аад цуулгаад ингээд 3 ширхийгаа нэг болгож болно. За энэ жижиг юм ажиллаж. За энэ ямар утсыг яаж бэлтгэх вэ гэхээр зоосон шүлжмэлээс шалтгаална. За энэ зоосон шүлжмэл жишээ нь улаан, шар, улбар шар орсон байна. Тэгэхээр улаан утас хэрэгтэй, шар утас хэрэгтэй. Улбар шар байгаа учраас би оруулахгүй гэж бодож байна. За тэгээд энийг оёхдоо яг ингэж хэвтэй байдлаар нь оруулах зүгээр. Яг өрдөөрөө тавиад авах амар биш юм. Бөмбөгээд бас байгаад байдаг шалтгаантай. За энэ үзүүрийн бэлтгийг хий. За ингээд доороос нь. За би дараа нь ойртуулж харуулнаа. Нэг бол ингээд за одоо илүү сайн харагдаж байгаа байх гэж бодож байна. За одоо энэ бэлхээс одоо энэ яг энэ ёроолоос нь гаргаж зүгээ. Улаан утсыг улаанаар нь дарна, шар утсыг шараар нь дарна. Заалаа. Яг дээш нь доош нь татгаж явна. Хавж болохгүй. Хүмүүс хаваад айгүй амар хаваад нөгөө бөмбөгийг гараад ирдэг. За тэгээд яг энэ ёроол руу яг энэ уцаа энэ яг ёроол энэ хажуудлаас нь гараад ирчээд яг энэ ёроол энэ за нэг зөв байхад нэг л байх тал тийм да. Шүлжээсний нэг хэсэг л байх талт. Энд тарчи. Хитик том дарвал муха харагдчихсан өөрөө. За одоо нөгөө талаас гараад ирнэ. Хоёр талаа зэрэг явдаг. Би бол зэрэг явдаг. Зарим хүмүүс бол зөвхөн нэг талаа дараад нэг талаа дараа явчихдаг. За энд бол хэд болгоных нь яг ёроол руу татна гэсэн үг шүү. Маш цэвэрхэн. За улаанаа хоёр дарна. За энэ улааныг дээдл доотлолт нь дарна гэсэн үг. За энэ ажиллагаа маань ерөөхдөө баг 10 цаг үргэлжилдэг яг ингэж дардаг ажил маань. За маш сайн яадаг хүмүүс 8 цаг маг хийдэм аа. Урттай яваад сурцуусууд бол за зарим хүмүүс бол 2 өдөрч баг хийж байгаа тохиолдол байгаа. За ингээ ёроол руу дарна гэсэн үг байна. За дараагийн улаан руу шилжлээ. Шар дээр шараар дарах нь шүү дээ. Улаан дээр улаанаараа дарна. Улбар шар дээр улбар шараараа дарна гэж ойлгох хэрэгтэй. Яг энэ ёроолоос гаргаж ирлээ. Зүг авлаа. За яг энэ ёроол руу зоосон шүлжмэл ингэж татах хэрэгтэй. За харагдаж байна уу? За давлаа. Одоо би дахиад ойртуулж харуулнаа. За нөгөө талын улаан яг хажуу талаас гарч ирэх хэрэгтэй. Ингэж хараад. За ингээд зүг авлаа. Буцаагаа дарахтаа нөгөө зоосон шүлжмэлийнхаа яг ирмэг дээр нь дарна гэсэн үг. За нэг дээр нь дарахт бол. За ингээд дараал яваад байх юм байгаа. Ер нь бол зоосон шүлжмэл ингээ улаан дээр нь улааны дараалал. Хоёр талдаа дарахаар хойдолтой нэг иймэрхүү харагдаж байна. Нэг юм зэг ийм л юм гард юм л та. За ингээ зоосон шүлжмэлээ бүгдийг ингээ дараад дуусчихнаа.
За одоо би энэ зөвхөн улаан утас сүүлсэн байна. Дараа нь одоо энэ шар утсаа сүүлээд тэгээ ингээ яг хамгийн гол чухал зүйл бол яг ёроолоос нь зүүгээ гаргаж ирэх хэрэгтэй. Буцаагаад энэ ёроолоос нь яг энэ ёроолоос яг энэ заалгаан энэчнээс гаргаж ирээд буцаагаад яг энэ нарийнхаа жижиг энлүүд хатгах шүү дээ. Бүр ингэж хол хатгах чинь ингэж голом хатгах болохгүй. Тэгвэл мух болно. Хамгийн гол нь яг энэ ирмэлүүн хатгах хэрэгтэй. Яг энэ хатгалт. Тэгээ гаргаж ирж байгаа чинь бас яг ялгаагүй. Тэр яг тэр доороос нь яг идээрийн дарааж ирэх юм шүү дээ. Хандан тааруулж малуулж гаргаж ирэх гэсэн. За ингэ явлаа. Дээрээ дарлаа. За их мэдчлэнгээр ингэж явсаар байгаа л дуусгана да. За одоо гол дээр нэг асуудал үүдэг. Хоёр зоосон шүлжмэл уулзуулах асуудал яригддаг. За энэ хоёр зоосон шүлжмэл. За энэ зоосон шүлжмэл маань амсарт ингэж харж байна. За энд бас ингэ ялгаагүй наам. Ингээд наам. За хоёр зоосон шүлжмэлийг хооронд нь яг энэ хоёр ходоод нийлэх нь шүү дээ. Энэ хоёр зоосон шүлжмэл энэ дээр энэ голынхтар бол. Энэ босд улан дээр бол тийм байхгүй. Ингээд юу л ойл руу орчиж байгаа. За энийг маш цэвэрхэн харах хэрэгтэй. Энийг нэг дотогш нь ингээд нуулна. Зоосон шүлжмэл ингээд. Дээрэнт нуулж наа гэсэн үг. За нөгөө амсрыг нь бас ялгаагүй ингээд энэ ингээ хоёр хоорондоо мөргөлдөнө. Яг ингэж мөргөлдөж таарах хэрэгтэй шүү ингээд. Тэгээ одоо тэгээд яг энэ мөргөлдснөөр ингэж наах нь шүү дээ. Ингээ наа. Тэгээд оёхтой эхнээсээ энийгээс маш энэ дээрээс оёх хэрэгтэй. Яг энийгаа ингэж бүхэлж оёно. Хоёр талд нь. Яг ийм хүүхэн нэг заалгаанд бараг мэддэхгүй шахам болно. За жишээ нь энэ дайлан дээр харъя. Энэ дайлан дээр л ийм заалгаа гарч ирсэн байна. Та нарт харагдаж байгаа. Яг ингэж даамсар мөргөлдөөд хоорондоо. Энэ маш цэвэрхэн гарах хэрэгтэй. Тэгээ энэ хар утсыг хар утсаар нь дарна. За энэ дээр бол хар утсыг хар утсаар, шар утсыг шараар нь дарна. Өрөөсөө ингэ тараа мэддэхгүй шахам ингэж дарна. Яг ёроолт нь хараад гатгсан. Хар бол ингэ яг харна. Ямар ч утас ярцаах хэсгүй. Маш цэвэрхэн болно. За энэ амсрын энийг маш чухал анхаарах хэрэгтэй. Маш цэвэрхэн юм бараг мэддэхээргүйгээр ингэж гаргаж ирж байна. За ялгаагүй энэ зоосон шүлжмэл инжирийн зоосон шүлжмэл бас нааж ингээд хэрэглэнэ. Бас харыг хараад шарын шараар дарна. За амсрын юу бол дахиад хийлээ. Энэ зоосон шүлжмэлийг дотогш нь ингээд нуглах нь жижиг нуглалт хийдэн. Жижигхэн ингээд нуглана гэсэн үг. Одоо би ингээс харуулахын тулд ингээд жижигхэн нуглаад дахиад харуулъя. Энтлийн бас ингээд зоосон шүлжмэлийг нуглах нь. Тэгээ хоорондоо ингээд мөргөлдөд ороод ирнэ. Тэгээ яг энэ дээгүүр ингээд оёхно штэ. Энэ хоёроо нийлүүлээд. Тэгээд улааны нулаанаар шараар дараа явна гэсэн үг. Уцаа сонгох хэрэгтэй. Одоо чинь улаан дээр энэ улаан дарна. Энд улаанд энэ доотлолт нэг дарж хахад энэ улаан дээр дарна. Хаана ч хамаагүй ерөөс дарж болохгүй. Энэ улаан дээр дараад энд дарсан. Дахиад энэ улаан дээр дараад энэ улаан дээр дарна. Ингээ 3 улаан явцсан байгаа тохиолдолд энэ шарыг нэг дарахад болно. Бас их хит их ойрхон дарах бол тийм ээ. Хол явна. Бүр хит их хол бас үйж болохгүй. Яг нэг энэ дээр бол би одоо оёх юм бол энд нэг улаан, энд нэг улаан, энд нэг улаан, энд нэг улаан. Энэ нэг шар нэг дараа шар ингээ хувцыг явна. Энэ нэг шар, энд нэг шар. Тэгээ 3 байхад бол хангалттай бүхлгөө хийгдэж явна. За ийм байна. За мөн болвол давхар 100 орох бид нар ингээ заасан байгаа. Давхар 100 орохоор бас тогтоож болно. Мэдээж маш их ажиллагаатай давхар 100 орох бол заасан шүлжмэлийнхоос бас нэлээд их ажиллагаатай. За давхар 100 орохоо бас мөн ялгаагүй. Хүмүүс бол яаж шийдэх хвчлээ гэдэг вэ гэхээр хүрээ татчихлаа бол нэг ингэ. Яг оёх хэмжээсээр ингэ. Нэрийнхаа хүрээ татчихвал. Тэгэл одоо нөгөө нэг оёх нь шүү дээ тийм ээ. Энчэний хатгаал, эндээ хатгаал ингээл явах нь шүү дээ. Хос 100 орохоор. Давхар 100 орох гэж ярьж байгаа тийм ээ. Давхар 100 орох, хос 100 орохоор. Гэт маш цэвэрх яг нэг хэмжээсээр бас тэгж ойж болно. Зоосон шүлжмэл боолтохгүй, эсвэл бол үнэхээр оёхт сонирхол дуртай тийм хүмүүс байна. Хос 100 орохыг хэрэглүүлж болно. Алаг уцаараа хэрэглэж болно. Энэ хар хөх уцаараа явж болно. Тэр усны сонголт бол та нар өөрсдөө сонголт. За ингээд ерөнхийдөө зоосон шүлжмэл бол дарах ажиллагаа бол ийм маш их цаг аавна. Би дахиад хэлье. Оёж явах хугацаанд ерөөсөө ингэж бөмбөйл гэж ингэж хийх болохгүй.
Ер нь бол ингэж ирэмгдүүлж жагаад ингээд юм дээр ирэмгдүүлж жагаад ингээд хавж болохгүй. Зүгээр дээш нь доош нь дээш нь доош нь дээш нь доош нь гэж гарах нь штэ. Энд бол ямар нэгэн тийм ягтар техник бол хэрэггүй. Хамгийн гол юм ерөөс хавж болохгүй. Хавна гэдгийг та нар ойлгож байна уу? Зарим хүмүүс бас хавна гэхээр ойлгохгүй ч магадгүй. Тэгэхээр би зааж өгье. Залхуураа тавчдаг хүмүүс байдаг. Бөмбөг шүү. Манайхаа тэгэх юм бол бөмбөг. Хавна гэдэг нь одоо ерөөсөө ингээл оёно гэсэн үг л дээ. Шууд ингэж оёно гэсэн үг. Ингээд зүг гаргаад ирдэг. Ингээл оёх юм бол буруудна гэсэн үг. Одоо ингэж зүг гаргаж ерөөсөө болохгүй. Яг л нөгөө энэ дээш нь доош нь гэдэг энэ техникэл баримтлаа дэвэл тийм бөмбөг гэсэн асуудал ерөөсөө байхгүй. Яг дээш нь авлаа, гаргалаа. Тийм ээ. Тэгээд доош нь яг энд нь дарлаа. Яг л энэ техникийг ашиглах хэрэгтэй. Тэгээд ингээд бөмбөглөж бариад ингэж оёх юм бол бас хэцүү байдаг. Тэгэхээр ингээд ийм тавтгаа ширээн дээр тавьж агаад тэгэл яг ингэж барьж байгаа л дээш нь доош нь залхуугүй хийх хэрэгтэй. Тэг хүмүүс үрдэ залхуураад хаваа явчихдаг, бити хаваарай. Хаваад ингээд бөмбөглгээд бүр муухай болгоцсон хүмүүс ирдээ шүү. Хайрын хөдөлмөр эхнээсээ хийж байгаа учраас нямба хийх хэрэгтэй. Тэгчнээ 7-8 цаг 2-3 өдөр болсон чамаагүй энийгээ хийх хэрэгтэй. Яг түрүүний миний дээш нь доош нь дээш нь доош нь дээш нь доош нь энийг наавал их зүгээр наахгүйгээр ингээд зүгээр наахгүйгээр бариад очдөг хүмүүс бас байдаг. Да мэдээж чаддаг хүмүүс бол мэдээж тэрийг чадна. Наахгүйгээр оёх юм бас нэг хэцүү тал наах ойж байгаа хүмүүст бол хэцүү оёход ямар хялбар биш байдаг. За түрүүний наалтан дээрээ би дахиад сануулхад энийг жоохон бөмбөг хийж ингэж яг тэр эн чинь ингээд нуглах хэвээр. Ингээд нуглах хэвээр. Гэтэл энийгээ татчих юм бол энэ ингээд умаагаад ингээд явчихдаг ингээд. Тэгэхээр энэ татал дөрөсийг үүсгэж болохгүй юм. Эний таталтыг өрөөсөө үсэхгүй гэсэн үг. Энэ дээр бол жоохон суулвтар оёход бүр сул ойж болохгүй, татаж өрөөсөө болохгүй. Хит их уцаа татах юм бол бас хумын. Тэгээ ерөөсөө ойсон нь ерөөсөө үл мэдэгдэх байх хэвээр. Түрүүн би тэр дайлан гэж жишээ харуулсан тийм ээ. Бүр ярзаалгаж болохгүй гэсэн үг шүү дээ. Ингээд арзааж ярзаагаад ингээд хажуутаас нь зарим хүмүүсийг харахад ингээд ярзаасан. Өөр өнгө утас ашигласан ч баг жишээний тийм байдаг. Тийм байж болохгүй. Бүр утас болохгүй бол би танаар цаа ярга зааж өглөө. Манай дээр зарагдж байгаа 153 та утас. 153 та утас чинь 3 ирчлээстэй байгаа. 3 ирчлээсээ задлаад 1 ирчлээсээр ойж болно. Тэг бүх бат болно. Тэгээ 153 та утасны өнгөнүүд бол байгаа. Нулаа өнгө одоо энэ шар өнгө бүр болохгүй бол тэгж ойж болно. Яг нарийн утастай хүмүүс бол бас тэгж ойж болно. 122 та утастай хүмүүс бол гэтээ 122 та утас маань жоохон бүх бат биш байх магадлал бас өндөртэй. Гэтээ болохгүй юм бол байхгүй. Айл болох мэддэхгүй л оёх хэрэгтэй гэсэн тийм зүйл байна. За ингээд ерөнхийдөө заасан шүлжмэл маань ингээ бэлэн болоод. За тэгээд энэ юу юуны тухайг заасан шүлжмэлийг бити тайраарэ. Яг л сая чи миний хэлсэн шиг одоо явах нь шүү дээ. Энийгээ байрлуулад наалаа. Тэгээ бүгдийг наачаад оёх хэрэггүй. Би одоо энэ бол тань жишээ үзүүлэх гэж байгаа учраас наачлаа. Гэтэл одоо эхлээд энийг оёх гэж байгаа бол эхлээд энийг оёж дуусчаад дараа нь энийг наана. За наачаад яг ялгаагүй заасан шүлжмэлийг хайчлахгүйгээр бас яг ялгаагүй тавиад ингээ сайхан наах нь шүү дээ тийм ээ. За энийг ингээ тавьчаад энийг заасан шүлжмэлээ заавал энийг жожголтч энэ явж явах хэрэгтэй юм. Тэгвэл бол ирчлээс хашаа ингээ сулрах аюултай. За тэгээд дайлангаа хамаагүй гэж шатаав анхааруулах юм. За заасан шүлжмэлийг эхлэж оёхдоо бол голоосоо эхэлж аюул их зүгээр шүү. Би бол сая захаас ойж та нарт жишээ харуулахын тулд яаж явах асуудлыг голоос нь эхлээд тэгээд ингээд цаашаагаа ингээд булангууд оёхгүй. Энийг ойчоод голыг оёх гэхээр аюу хэцүү байдаг. Барьж байгаа заавал энийг ингэж нуглаж ингэж оёх шаардлага гардаг ингэж барьж. Эний том. Тэгэхээр энийг ойчлохоор идэр чинь ингээ мух олчдөг. Тэгэхээр идрийг оёогүй байхдаа нэг өсөндөө энийг сайхан ингээд голоо эхэлж оёод тэгээд дараа нь булангуудаа оёорой. За утасны түрүүнд хэлсэн. За энийг бол хоёр өөр аргаар болол явж болдог гэд би сайн хэллээ. Нэг заасан шүлжмэл ашиглаж болно, давхар 100 орох ашиглаж болно. За одоо энэ дээр бас дахиад хэлэхэд энэ жишээ байна. Яг энэ одоо энэ та нар сайн харж байгаа юм. Дахиад энэ намсар маш чухал юм. Энэ хоорондын нийлүүлэлт ингээд хийсэн байна. Хатан дээр ингээ хэрэгэлсэн. За ингээд сургалтаа та бүхэн ойлгосон байх гэж бодож байна. Манай хоёр админууд маань хоорондоо бас хариулт өгж байгаа бах. Бидний сая ярьж ирсэн явцад.
За удахгүй бид нар дараагийн лайваараа загсан дурууны лайв бас явъя гэж бодож байгаа. Мөн энэ хээг 3 дагнасаар бас яаж явах вэ? 100 орохоо бас сайн ойлгохгүй байна. Лайваар үзэж чад гэж байна. Тэгэхээр бид нар нэг хээг ингээд нэг бүтэн яваад яаж явах уу гэдгийг бас харуулж нэг тийм бас лайв явъя гэж бодож байгаа. За та бүхэн анхаарал тавьсан маш их баярлалаа. Ингээд булантай дайлан бэлдэж авсан болон авах гэж байгаа бүх хүмүүст нь цааш нь амжилт хүсье. Та нар энийг хараад сая ч шиг хэмжээ аваад явж болно гэсэн үг. За баярлалаа.